Дараагийн мэдээ, улсын хурлын чуулганы үдээс хойш хуралдаанаар харьбины гэрээтэй холбоотой асуудлыг шалгах хянан шалгах төр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж санал хураалт явууллаа. Гэвч санал хураалтад 114 гишүүн оролцож олонхон тогтоолын төслийг дэмжсэнгүй. Ингэснээр төр хороо байгуулах санал улсын хурлын түвшинд унсан шийдвэр болж байгаа юм. За энэ санаачлагыг улсын хурлын гишүүд болох Гамбат Баярмаа нар гаргаж нийт 40 орчим гишүүн гарын үсэг зурж дэмжсэн байсан. Харин хилцүүлгийн шатанд улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг завсарлага авснаар улсын хурлын хаврын чуулганаар ийхүү санал хураалт орж ирсэн юм. За санал хураалт хянан шалгах төр хороо байгуулах тухай улсын хурлын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. За санал хураалтанд 114 гишүүн оролцсноос 43 гишүүн буюу 37.7% саналаар энэ санал дэмжигдсэнгүй. Гамбат Баярмаа нарын улсын хурлын 40 гишүүн харьбины гэрээ буюу их хэмжээний дүнтэй олон жилийн хугацаатай оптик болон экспортын гэрээнүүдийг ил тод шалгах шаардлагатай гэж үзсэн. Ингэхдээ тэд өмнөх жишээнүүдийг дурдан стратегийн ач холбогдолтой гэрээнүүдийг цаг алдалгүй хянихгүй бол эрсдэл үүсч болзошгүй гэж анхааруулсан. За гэвч өнөөдөр тогтоолын төсөл нь улсын хурлын босгод авсангүй. За ёстой хэлэхгүй галгадаа тий. Би арайч парламентыг ийм байдал орсон гэж бодсонгүй. Энэ гадуур яваад байгаа улсын хурлын нэр хүнд унаад байгаа ч аргагүй юм байна. Тий. Ер нь одоо их хэмжээний мөнгө одоо барьсан гүйж явдаг энэ ордон дотор гишүүдэд өгдөг авилга хулгайд нэрвэгцэн гэдэг нь бол одоо энэгээр ингээ батлагдаж байна. Харагдаж байна. Ард түмэн өөрийнхөө нөөц баялгийг хаана яаж зарагдаж ямар үнээр дундаас нь яаж байгааг мэдэх хэрэгтэй байтал энэ мэдэх хэргийг одоо мэдүүлэхгүй байна. Харамсалтай байна. Яагаад энэ гэрээгээ сайжруулахыг хүсэхгүй байгаа юм? Тэгж ярих юм бол 2012 оны Чалката байгуулсан гэрээ $65 гэж үзсэн бол энэ харьбины гэрээ $64 байгуулагдахад л $1 зөрүү $250 сая. Энэ $250 сая хэн кармалж байгаа? Хэн хулгайлж байгаа? Энэ бол өстой үнэхээр маш том эмгэнэл болж байна Монгол улсын. Тэгэхээр Монгол улсын авилга албан тушаалынхаа хэрэгт өстой гүн шигдсэн нь харагдлаа. Нүүрстэй яаж зарж байгаа мэдэх хэрэгээ хятадын компаниас асуудаг болгож байна. Өөрөөр хэлбэл энэ нууцтай учраас нөгөө компаниас нь зөвшөөрөл аваад мэдээлэл авч болно гэж байна. Улсын хурлын гишүүд ч гэсэн ард түмэн ч гэсэн өөрсдийнхөө баялгаа мэдхийн тулд ямар үнээр яаж зарж ийн гэдгийг мэдхийн тулд хятадын компаниас асуудаг иймэрхүү арчаагүй байдалд орж байна. Тэгэхээр ер нь бол нүүрсний одоо энэ эрх ашиг бол үнэхээр нам дамжсан эрх ашиг байна гэдгийг саяын одоо санал хураалтаас харагдлаа. Арсан намд ч ардын намд ч гэсэн тодорхой хэмжээнд энэ одоо эрх ашигуд уягдсан гэдэг нь харагдаж байна. Тэгээд сая чуулган санал хураалт эхлэхийн өмнө бас улсын хурлын гишүүн Дэлгэр сайхан энэ хэрвээ одоо гэрээ энэ хороо байгуулагдвал одоо нүүрсний экспортчин зогсноо гэдэг ийм санал хийл маягийн юм ч юм уу юм ярьж байна. Цуцлыг гэж энэ яриаггүй. Сонсъё гэсэн. Сонсъё гэдгээр санал хураасан чинь 60-40 харьцаатайгаар 62-37.5 ч харьцаатайгаар унжина. Өөрөөр хэлбэл сонсохмооргүй байна. Юугаа сонсохмооргүй байгаа юм? Яагаад монголчууд нүүрсээ зарж байгаа үн өртг нь яац ямар нөхцлөөр юу зарж байгааг нь сонсгож болдгүй. Ингэснээр харьбинтай холбоотой томоохон гэрээнүүдийг улсын хурлын хянан шалгах төр хороо байгуулах эсэх асуудал парламент дотор ил тод хяналт шаардлагчид болон стратегийн төслийг гацаагүй урагшлуулахыг дэмжигчдийн зөрчилтэй байр суурийг дахин харууллаа. Харин эцсийн үр дүн буюу хяналт хэрэгжилт үр ашгийг бодиттой баримтаар хэрхэн баталгаажуулахаас илүүтэйгээр томоохон төслүүд хөдөлж байх шаардлагатай гэдэг улс төрийн байр суурь нэгдэж байна.